өглөө та бүхний амар амгалан айлтгая. За хичээлийнхээ эхэнд гэрийнхаа даалгаврыг тайлбарлая. За гэрийн даалгаварт нэлээд урт өгүүлбэр бичиж ярих ёстой байсан. Та бүхэн бүгдээрээ зөв бичсэн байх гэдэгт найдаж байна. За энэ гэдгийг бол шатна энэ номдор зохиол гэдгийг ингэж өгдөг. Зохияал. За энд бол харин нэг анхаарахад бол энд та бүхэн галиг дээр ир эмүүгийн гээг нь аль хээг байхыг бол бичээгүй учраас яахан бодилсон байж магадгүй. Ир үнэндээ и гişгийн өмнө бол ямагт хэ үсэг бичих бол эм үгийн хэ бичнэ. Өөрөөр хэлбэл ир үгэнд орсон и гişиг өмнөх гийгүүлэгчээ урагшуулж тагнаашуулдаг. Ийм учраас эм үгийн хэ бичдэг юм шүү. Үнийг сайн анхаарч яваарай. Тэгэхээр гийгүүлэгч зохияал. Зохиол За гийгүүлэгчээ төгсөн учраас харьяалахын хянгалын дагварыг залгаж байна. За гол ингэж давхар гэстэй бичээд богиноор дууддаг цөөн хэдэн үг байдаг. Үүнийг өмнөх хичээл гэрийн даалгавар өгөхдөө бол самбарт бичсэн байгаа. Та бүхэн бодвол харж бичиж амжсан байх. Гол гэж. Багаатар. За баатар гэдгийг бол бид олон дахин бичсэн. Зохиолын гол баатар. Жамьян. Тэгээд энэ бол энэс заалтураас дорох хэсэг бол үгийн адагт орсон их инклиг. Өөрөөр хэлбэл хэлний угаар хэлэгдэг, хойгоор хэлэгдэг энэ гэдэг энэ гэгээд жамьян. За энэ хүний нэрийг Монгол хүний дийлэнх нь бол төвд гаралтай үгс байдэ гэж би та бүхэнд өмнөх хичээлдээр ярьж байсан. Тэгээд төвд гаралтай хүний нэрийг бичихдээ тэр төвдөр нь яаж бичдгийг ямагт харгалзаж баримталж бичдэг ёстой юм шүү. Жамьян азаа. За энд бол шинэ кирилл үсгээр бол зүгээр аз гээд з нь бол дэвсгэрэлж байдаг. За монгол өчигт бол жз бол дэвсгэрэлгүй үсэг. Өөрөөр хэлбэл үгийн хаанч орсон ямагт ардаа ихшигтэй бичигддэг. Ийм учраас энэ бол ардаа азаа. Жаргал гэдгийг бол түрүүний хичээлдэр би тайлбарласан. Эндээ ийтэй жиргал гэж. Жаргалыг сайхын тиялгал байна. Гийгүүлэгчээр төгссөн үгэн залгадаг сайхын тиялгалын нөхцөл. Яаж гэдгийг ингэж бичдэг гэдгийг сайн харж яваарай. Яга хижу. Яаж гэдгийг яга хижу. Замун түрүүний тэр зохиол гэдгийг тайлбарлалтаа ижилхэн ир үгэнд байгаа боловч энэ игийн өмнө хэ бичгтээ энэ эмүүгийн хэгийн хэлбэрийг бичдэг. Олов гэсэн орчин цагийн монгол хэлний бол олов гэдэг гэдэг. Энэ заалтуурын дарах бол үгийн адагт орсон эмүүгийн г гэдгийг бол та бүхэн сайн мэдж байгаа. Гэдэг туу энэ гурван шүд ха тэгээд и тухай. Га ир у ин гаруна. За энэ номдор зохиол гол багаатар жамьян азаа жаргалыг яга хижу яаж олвоо гэдэг тухай гарна. За өнөөдрийнхөө хичээлээр хос ихшгийг монгол бичигт яаж тэмдэглэдэг, яаж бичдгийг тайлбарлах гэсэн юм. За монгол бичигт хос ихшгийг үгийн эцсийн бус хос ихшгийг өөрөөр хэлбэл үгийн тэргүүн үед юм уу дунд үед тохиолдож байгаа хос ихшгийг ийм нийлэмдээр тэмдэглэнэ. Ямар нэгэн ихшиг
ингээд дээр нь яа гээгүүлэгч. Яа гээгүүлэгч. Тэгээд их шиг ийм нийлэмжээр тэмдэглэв. За жишээлбэл бид айл гэж бичье. Айл. Ааван аг шиг байна. За тэр яа гээгүүлэгчийн нэг шилбэг байна. Игийн нэг шилбэг байна. Тэгээд ил байна. За энд бас нэг зүйлийг сайн анхаарч авахд энэ хосогчгийн бүрэлдэхүүнд орсон яа гээгүүлэгчийг итгэргүй шилбэг хийдэг. Итгэргүй шилбэг хийдэг. Энд итгэр үзүүрийн өөд нь итгэлэхгүй итгэргүй шилбэг хийдэг. Ийтэй нь адилхан урт шилбэг хийдэг гэдгийг сайн анхаарч яваарай. За энийг бид задлая л да. Задлаад харвал энэ бол аав байна. Яагийн нэг шилбэг байна. Яа гээгүүлэгчийн их шиг нэг шилбэг ил. Өөрөөр а яа гээгүүлэгч и ил айл. Айл. За мөн сайн гэж бичье. Сайн гэж бичиж үзье. Сайн. За үүнийг задлаад харъя. Is яа гээгүүлэгчийн нэг шилбэг их шиг нэг шилбэг in is яа гээгүүлэгч in сайн. За энэ нийлэмжээр ийм нийлэмжээр үгийн эцсийн бос хосогчгийг тэмдэглэнэ. Эцсийн бос. Өөрөөр хэлбэл үгийн дунд орсон хосогчийг, үгийн эхэнд орсон хосогчгийг. Үгийн адагт бол их шиг и ийм нийлэмжээр тэмдэглэнэ. Ямар нэгэн их шиг тэгээд и их шиг. За жишээлбэл бид ай гэж бичье. Шинэ бичгийн ай гэдэг гэсэн. За аймаг ай. Үгийн ай. Бидгийн ай гэж бичье гэхэд аагаа бичих нь тэгэл үгийн адагт ордог и бичнэ. Ай. Ой гэж бичье. Ой модны ой. Тэгвэл о гисгээ бичлээ. Тэгэл түүн дээр үгийн адагт орсон ийг нэмчихнэ. Ой. Ай. Ой. За энэ хосог шиг орсон хэсэг үгийг бичье. За ихэвчлэн хэдэн хүний нэр бичье. Ойдөв гэж бичье. Ой дөв. Ойдөв. Ойдөв. За энийг задлаад харъя. О байна. Яг ийгүүлэгчийн нэг шилбэг байна. Игийн нэг шилбэг байна. Тэгээд дүү байна. Б байна. Ой яг ийгүүлэгч и ингээд дүү ингээд б. Ой дүб. За энэ ер нь би түрүү өмнө хэлсэн хүний нэрийг бол энэ төвд гаралтай хүний нэрсийг бол ямагт төвдийн баримталж бичдэг гэж. Ойдөв гэдгийг ой дүб гэж бичдэг. Энэ төвд хэлэндээ бол энэ дүб гэсэн үг байдаг. Ийм учраас эндээ гэдэстэй дүб гэсэн бүтээх гэсэн үг байдаг. За энд бас нэг хүний нэр бичье. Хосог шиг орсон
найдин гэж өчье. найдин. найдин. За энийг энд бас задлаад харъя. На ягийг үлэгчийн нэг шилб, игийн нэг шилб, та энэ. На ягийг үлэгч и та энэ. найдан. За тэгэхээр хос гişгийг монгол бичигт бол тэмдэглэхтэй. Тэргүүн бус үед бол ийм хэлбэрээр тэмдэглэн ямар нэгэн их шиг ягийг үлэгчийн нэг шилб, игийн нэг шилб гэсэн ийм л 3 нийлэмжээр. Өөрөөр хэлбэл энд байж байгаа а гэдэг үгийн ихэнд бичсэн энэ а шиг энэ ягийг үлэгчийн шилб, энэ бол игийн шилб. Ийм хэлбэрээр тэмдэглэн үгийн адагт бол ямар нэгэн их шиг ард нь үгийн төгсгөлд орсон игээд биччихнэ. Энд ой гэсэн хоёр үгийг бичсэн энэ хэлбэр байна. За энийг сайн тогтоож явбал бид одоо хос их шиг орсон үгийг ортон цагийн монгол хэлний хос их шигтэй үгийг бол саадгүй сайн бичиж чадна. За ингээд гэрийнхаа даалгавартай хамт гэрийнхаа даалгаврыг ч гэсэн өөрснийхөө бичиж авсныг энэ самбарт бичсэнтэй сайн тулгаад юу нь буруу байна уу гэдгийг тулгаж сайн засаж яв. За одоо саяхаа үдсэн хос их шиг орсон цөөн үг өгүүлбэрийг бичиж үзье. хайдаг гэж бичье. хай дүү хүний нэр байна. хайдаг майдэр гэж үчи. Хүний нэр байна. май дара. За энэ майдэр гэдгийг дорн орхицтай бичдэг. За хайдаг гэдэг нь төвд үг, майдэр гэдэг нь санскрит үг байгаа юм, нэг бурхны нэр. Тэр дорн тэн ер нь ардаа ихшигтэй байдаг учраас ихшигтэй бичдэг. хайдаг майдэр. За бас нэг хүний нэр үчи. буянт гэж үчи. буя ин то. буянт 연동 гэж үчи. 영 당. хайдаг майдэр буянт 연동 нар.
Нар гэж олон тооны дагуурын нар. Нар. Тэнгэрийн нар бол дараа орхиц аатай, сүүл аатай байдгийг та бүхэн мэдж байгаа. Хайдав, майдар, буянт, яндан нараа үйлдвэр гэж бичье. Үйлдвэр. Үүлээ. Тэ. У. Үри. Үйлдвэр. Үйлдвэр. Үйлдвэрт гэдгийг үйлдвэр доргин үйлдвэр дороо ажил гэж бичье. А Ж И Л ажил. Ажил хийв. Ажил хийв. За энэ өгүүлбэрээ за бичиж амжсан баг. За бичснийгаа эхнээс нь тулгаж хараад хамт уншаад яв. За энэ хаа яагийг үлч и. Энэ заалтуураас дэш бол хай. Хай. Дүү бэ. Хай дүв. Энэ дүв гэдэг бол ой дүв гэдгийн тэй ижилхэн дүв гэсэн үг. Хай дүв. Май. Май гэдэг хосыг ингэж бичнэ. Мааван яагийг үлч и. Май. Дэ а эр майдар а. Ардаа бол орхиц аатай байдаг гэж хэлсэн. Энэ бол санскрит энэ майдар гэдэг бол төвдөр жамб гэдэг энэ санскрит үг. Тэгээд тэр санскритийн варжинд орхицтай бичдэг. За буянт гэж хүний нэр буу яагийг үлч а буя. Тэгээд ин үнээсээс буян. Тэгээд ту буян ту. Ёо 영 다 인 연당 나라 나라. За энэ бол олон тооны нар. Хэрэг үүний дор орхиц хийчихвэл нэр гэдэг үг болно гэдгийг аав хүн мэдэж байгаа. Бас энэ эрен нардаа сүүл аатай бол тэнгэрийн нар, нар сарны нар болно. А ийм эр дэвсгэрэл төгссөн нар бол олон тооны дагвар. За үйлдвэр гэдгийг ингэж бичнэ. За энэ үе гэсэн хос байгаа юм. Гэхдээ энэ бол ой муу үе гэдэгтээ ижилхэн болцсон байгаа. За үүнийг бас одоо тайлбарлаж өгье. Үе гэдэг хосыг уул нь бол түрүүний бидний ярилцсан дүрм ёсоор бол үүх шиг түүн дээр яагийг үлэгчийн нэг шилб түүн дээр игийн нэг шилб нэмээд ингэж бичмээр юм шиг санагдаж байгаа. Ингэж бичмээр юм шиг санагдаж байгаа. Гэвч үе гэдэг энэ хосыг бол ийм 3 шилбэтэй хийдгүй нэг шилбийг хасаж бичдэг уламжилтай ёстой. Тийм учраас үе гэдэг хосыг ингэж 3 шилбэтэй биш 2 шилбэтэй бичдэг. 2 шилбэтэй бичээд үүнийг бол үе гэсэн хос юм а гэдгийг мэдэж аваарай. За үе эллээ үйлээ үйл. За энэ үйл хэрэг гэдгийн үйл. За үйл гэдэг үгийг энд салгаад тусад нь бичье. Үйл үйлээ гин. Энэ бол үйл ажил гэдгийн үйл. Үйл ажил үйл хэрэг гэдгийг бол үйлээ гин. За тэгээ үүнээс үүссэн үйл үг үйлд. Үйлд гэвэл ингэж бичнэ. Үйлээ тэгээд энэ дэ.
дэвсгэр дээ. Үүлд. За тэр дор нь бол үүлийг нэр болгодог бүрий гэдэг монгол бичгийн дагавар байна. Бүрий. Тэгээд үүлд бүрий. Үүлд бүрий. Үүлдвэр. Үүлдвэр дор. За яагаад дор гэж байгаа вэ гэхлээр энэ бол хатуу дэвсгэр юм уу багар цадаар төгсөөгүй ихшгээр төгсөн учраас дээгэр эхэлсэн дүр гэдэг дагаврыг залгаж байгаа. Ажил. За энэ хэрэл бичгтээ адилхан байна. Ажил. Хийв. За хийв гэдгийг бэ гэж үчээд бэ гэж үчээд үүнийг хийв гэж дууддаг. Өөрөөр хэлэх юм бол монгол бичигт бас цөөн үг богиноор бичээд уртаар дууддаг цөөн үгс бий. Жишээлбэл кив гэдэг үгийг та бүхэн бас түрүүн өмнөх хичээлдэр энийг мэдэж байгаа. Аав байна. Аав гэдэг абуу гэж үчээд аав гэж дуудана. Ижи гэж үчээд ээж гэж дуудана. Түүн шиг ийм цөөн үг байдаг. Тийм олон биш. Үүнийг бол тогтоочвол болох ёстой. За энэ өгүүлбэрээ эхнээс нь уншвал хайдав, майдар, буянт, ёндон, нар, үйлдвэр, ажил хийв. Ажил хийв. За дараагийн өгүүлбэрийг бичье. Ойдор явжуу. Яв гэдэг үгийн үндэс бол ябуу гэдгийг өмнөх хичээлээс мэдэж байгаа. Ябуужуу. Ойдор явж. За энэ нэг цаг бол таслал гэж ойлгох хэрэгтэй. Ойдор явж. Мойл. Жимсний нэр бичиж. Мойл. Мойл. За мойл жимс гэж бичихье. Ис үсэг үзээгүй байгаа. Дараагийн хичээлээрээ үзнэ. За энд нэг удаа ис оруулчихъя. Энэ бол үгийн адагт орсон ис байгаа юм шүү. Ис. Ийм хэлбэртэй. Үгийн адагт орсон ис. Ис. Үгийн адагт орсон ис. Жимс. Мойл жимс. Мойл жимс түүж. Тэгүүжүү. Майхан гэж үчи. Май ха майхан дуро хоноо. За энэ өгүүлбэрээ уншия. За ой гэдэг үгийг түрүүнд бичсэн. Ой модны ойг ингэж үчнэ. Ой дуруу. Ойд гэсэн үг тийм. Охирчхын ялгал. Ойд явж. Яв гэдэг үгийн үндсийг ябуу гэдгийг өмнөх хичээлээс мэдэж байгаа. Тэгэхээр үүнээс яв гэдэг үгийн үндснээс л үүссэн бүхэл үгэнд бол энэ ябуу гэдэг үндс энэ чигээрээ л хадгалагдана. Өөрөөр хэлбэл монгол бичигт бол тийм гээгдэж хасагдана, үгийн үндсэнд байгаа их шиг гээгдэж хасагдаж нэмэгдэх гэдэг явдал байхгүй. Үг зүүн үгийнхаа бүтцийг бол чанд хадгалдаг. Ябуужуу. Ябуужуу. Мойл. За мойл. Мойл. Ж ми. За энэ дорх нь бол ис гэж хэлсэн. Үгийн адагт орсон дэвсгэр ис.
Дараагийн хичээлд үзнэ. Энд ч би тодруулаад биччихсэн байна. Эс. Жимс түүж гэдгийг тэгүүжүү. Тэгүүжүү. Тэ гүү тэгүү жүү тэгүүжүү түүж. Мол жимс тэгүүжүү майхан энэ май тэгээд хаа ин майхан дор. За энэ яагаад дээгэр ихсэн залгаж байгаа вэ гэвэл энэ гийгүүлэгчээр төгссөн боловч багар садаар төгсөөгүй. Багар садаар. Багар сад гэдэг энэ зохиомл үгийг бол та бүхэн сайн хэлсэн байх ёстой. Энийг өх орсхын тийм ялгал залгахтаа бол ямагт санаж байх ёстой. Багар сад. Багар сад гэдэг энэ зохиомл үгэнд орсон Б, Г, Эр эмүүгийн хоёулаа арах ёстой. Ир, С, Д. Энэ гийгүүлэгчээр төгссөн үгийг бол хатуу дэвсгэрээр төгссөн үг гэдэг. Гэтэл энэ үсэг бол энэ дотор бол алга байна. Тийм учраас үүнд бол энэ дээгэр ихсэн дур гэдгийг залгах ёстой. Майхан дур хонова хонов. За эхнээс нь уншвал ойж явж мол жимс түүж майханд хонов. Орчин цагийн дуудлагаар байна. За монгол бичгийн дуудлагаар нь дуудвал ой дур ябужу мол жимс тэгүүжүү 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 майхан дур хонова майхан дур хонова. За нэг зүрэг бичиж яв. Нөхөр үүн магуу ийг. За энэ заахын тийм ялгалын дагавар байгаа юм. Одоо үүнийг тайлбарлана. Нөхрийн магууийг харах нөхрийн мууг харах бээр өвөр үүн магууг хар. За нэг бичиж яваарай. За хамбарыг хамт биччихээ үстэй. Нөхөр гэдгийг нөхөр гэж бичнэ. Нөхөр үүн. За энэ магуу гэдгийг өмнөөс гарч байсан. Магууха гэдэг үгийг бид бичиж байсан. Магуу ийг. За үүнийг бол үзээгүй нөхцөл. Үүнийг. Үүний өмнө заахын тийм ялгалын ийм л нөхцөлийг үзсэн. Ганцхан их шиг. Ийм нөхцөлийг үзсэн. Энэ нөхцөлийг гийгүүлэгчээр төгссөн үг нь залгадаг гэсэн. Тэгвэл энэ нөхцөлийг ихшгээр төгссөн үг нь залгадаг.
Заахан тийм ялгалын Монгол бичигт бол ердөө ийм л хоёр дагавар нөхцөл байна. Үүнийг гийгүүлэгчээр төгссөн үг нь залгадаг, үүнийг ихшгээр төгссөн үг нь залгадаг. За үүнийг бүтцийн задлал эхний энэ шилбэн яа гийгүүлэгч байгаа юм. Яа гийгүүлэгч. Тэгээд и байгаа юм. Яа гийгүүлэгч и2. Ер нь дагвар нөхцөлийг залгахад нэг анхаарах гол зүйл бол Монгол бичигт ихшиг гийгүүлэгч салаавчлан орох ерөнхий тийм зүй тогтоолтой. Тийм учраас ихшгээр төгссөн үгэнд гийгүүлэгчээр ихсэн дагвар залгадаг. Гийгүүлэгчээр төгссөн үгэнд ихшгээр ихсэн дагвар залгадаг. Ийм зарчимтай гэдгийг мэдэж ойлгож авах нь зүйтэй. За магуу ийг мууг. За энэ бол тэгэхээр ихшгээр төгссөн үг нь залгадаг заахын тийм ялгалын дагвар буюу нөхцөл боллоо. Үүнийг сайн тогтоож дэвтэртээ тусдан бичиж анхаарч яваарай. Тэгээд ном уншихдаа бас анхаарна үз. За харах, үзэх харахын харах. Хар эрийн дараа тэгээд энэ хуу. Харах хуу бээр. За энэ бас нэг үзээгүй нөхцөл гарч байгаа. Энэ нөхцөлийг өнөөдөр тайлбарлая. Энэ үйлдэхийн тийм ялгалын нөхцөл. Үйлдэхийн тийм ялгалын нөхцөл. Өөрөөр хэлбэл шинэ үчгийн бол ар, ор, эр, өөр гэсэн ийм дөрвөн хэлбэрээр илэрдэг үйлдэхийн тийм ялгалын нөхцөл. Ар, ор, өөр, эр гэдэг хувилбартай үйлдэхийн тийм ялгалын нөхцөл буюу дагвар. За үүнийг өмнөх үг нь эр үг байвал баар гэж уншдаг. Өмнөх үг нь эм үг байвал бээр гэж уншдаг. За ер нь байгаагаар бол б а эр юм уу б э эр бар юм уу бэр гэсэн хэлбэр. Үнийг баар бээр гэж уншдаг. А-гийн уртгалтай маягаар уншдаг. Энэ үйлдэхийн тийм ялгалын нөхцөл бол бас хоёр хэлбэртэй. Түүний нэг хэлбэр нь бол энэ байгаа юм. Та бүхэн сайн анхаарч энэ нөхцөлийг бол тэмдэглэж яваарай. Энэ б-гээр эхэлсэн бар юм уу бэр гэдэг заахын үйлдэхийн тийм ялгалын нөхцөлийг ихшгээр төгссөн үгэнд залгана. Ихшгээр төгссөн үгэнд залгана. За өөрийн гэдгийг өвөр гэдэг. Өөрөө гэдгийн бие өөрөө гэдэг нэгдүгээр үеийн заахыг бол өөр гэдгийг өвөр гэдэг. Тэгээд өвөр үүн гэдэг маань өөрийн гэсэн үг. Монгол бичигт өөрийн гэдгийг өө б эр үүн гэж бичдэг гэдгийг сайн анхаарч яваарай. Энд бол өө байна, б байна, э байна, эр. Тэгээд үү ин. Тэгээд өвөр үүн гэдэг бол өөрийн гэсэн үг. За магуу гэдгийг мэдэж байгаа. За энэ бол заахын тийм ялгал гэж сая хэлсэн магууийг хар. За энэ чи түүнийг үз хар гэдгийг хар. Хэрв энэ сүүл ааг орхиц аагаар сольчихвол үзэх харахын хар гэдэг үйл үгийн үндэс биш хар өнгөний хар болчихно. Түүнийг сайн анхаараарай. За тэгээд өнөөдрийн энэ нэг заахын тийм ялгал, энэ үйлдэхийн тийм ялгалын энэ хоёр нөхцөлийг бол сайн чэйжлээд ном уншиж байгаа номондоо ямар байдлаар тохиолдож ийнө гэдгийг бас сайн ажиглах хэрэгтэй. За ингээд өөрсдийнхөө бичиж явсныг самбарт бичсэнтэй тулгаж нягтлж яв.
За одоо гэрийнхаа даалгаврыг өгье. За гэрийн даалгаварт хоёр зүүр үг монгол бичгээр бичиж ирээрэй. Кирилл бичгээр галиглаж бичье. За цаг байгаа учраас нэг л зүүр үгийг өгье. За үүнийг Кирилл бичгээр бичиж ир. За алтан дэлхий, дэлхий ийг. За өнөөдрийн үздсэн заахын тийм ялгалын дагавар. Өөрөөр ихчгээр төгсөн үгэн залгадаг заахын тийм ялгалын дагавар. Алтан дэлхий ийг наран гийгүүлдэг. Гүйгүүлдэг. Ард түмэн нэг. За заахын тийм ялгалын нөгөө дагавар нь. За заахын тийм ялгалын ийм л хоёр дагавар байдаг гэсэн. Түмнийг эрдэм гийгүүлдэг. За үүнийг гэртээ монгол бичгээр бичиж ирээрэй. За ингээд үгээр манай өнөөдрийн хичээл дуусаж байна. Эрдэм номын ариун мөр тань гэрэлтэж эрхэлсэн үйл тань өлзий төгс байх болтугай.